За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 10 дахь дугаар эхлэхэд бэлэн болжээ. Та бүхний итгэлтэй Панда байна. If the wind will not serve, take to the oars. За өнөөдрийн маань пресепт болохоор латин зүрц зүг байгаа билээ. За салхи чамд туслахгүй юм бол сэлүүрээ ав гэдэг утга. За орчуулах юм бол ийм утгатай болох нь шүү дээ. Бид бүхэн ер нь нэг жоохон түгээмэл ажиглагддаг зүйл байдаг. Аз орны аж ахуй амьдралыг харахад гэх юм да. Яадаг вэ гэхээр бид бүхний эцэг эх ээж аав үр хүүхдүүдтэй үнэхээр их яаж амьдрах вэ гэдэгт нэг тусалцаадаг. Тэгээд туслах нь өөрөө нэг тийм буруу зүйл бол биш. Гэхдээ зарим тохиолдолд энэ өөрөө хүнийг одоо нөгөө бие дааж чадахгүй байх нөхцөл байдал руу түлхэж идэг. Тэгэхээр одоо яах нь хэрөө ингээ нөгөө салхи араас нь түлхэхэ болцсон чинь нөгөө хэд яахаа мэдэх болж. Энэ зүрд зүгэнд уулан сэлүүрээ авах ёстой байхгүй юу? Гэтэл салхи байхгүй юм чинь одоо урагшлахгүй тэгэл ингээ бэжлээ л та. Тэ? Амьдрал нь ямар нэгэн саад гараад ирсэн чинь ээж аваас туслаач гэсэн чинь нөгөө хэд нь туслахгүй. Чи одоо өөр учраа л гэсэн. Би яаж учруулах юм мэдэхгүй байна. Ингэж хэлэх бас жоохон энэ хүндэж магадгүй. Тэгэж бодохоор бүх юм нөгөө нэг юутай байх хэвээр. Тэнцвэртэй байх хэвээр. Мэдээж тусалж дэмжих үе бол байна. Гэтэ зарим үед зориг гаргаад өөрөө яаж шийдэх вэ гэдгийг нас хараад ер нь бол нөгөө нэг хин нэг жоохон хэцүү байдалд ингээ орсон үед юу ч хийхгүй байх. Тэгээд юу ч хийхгүй ингээ ажиглаад байх амар хэцүү л дээ. Гэхдээ тэрний дараа тухайн хүн өөрөө нөгөө аргаа болоод цаашаагаа явж чадах юм бол дараагийн бүр том асуудлын үед бууж өгөхгүй байх нэг гол юу гэмдэ тулгуур үндэс болж өгөх юм шүү. Тийм болохоор хэдүүлээ. За өнөөдрийн даалгавар гэх юм да. Та хизээ өөрийн ойр дотны ч юм уу үр хүүхдүүд ч юм уу тэд нарыг ямар нэгэн ингээд асуудал тулгархад өөрөө шийдэг гэд хажуунаас нь зүгээр ажиглаад зогсож чадсан бэ гэдгээ доор комент хэсэгт хэдүүлээ бичиж үлдээцгээе. Магадгүй таны комментиг уншаад бас өөр нэгэн хүн бас ингэж болох юм байна гэдэг санаа авах юм уу тийм зүйл бас гарах байх. Тийм болохоор та бүхэн чөлөөтэй хуваалцаарай. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг үгээр өндөрлцгөөе. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таанд Панда.